Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Йоп. За очроо. За сэмэцхано гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр яг одоо 1-р студиэс хөтлөгч Заяа Эрка очроо найруулагч Мизанор та бүхэнтэйгээ мэдчилж байна. Юу эхэлж байгаа? Энэ бол том өрөө. Ааха. Том өрөөнд давтаа морил эрхэм сонсогчдоо Бидний хараас сонсох боломжтой. бид нарыг дэлхийн бөмбөрцгийн булан бүрээс сонсох боломжтой. www.1045cgmn-ээр 3W. Заяагийн үг. Би 3W гэрээс ойлгохгүй байсан юм. 3W юу вэ? 3 гэж өчөө дараа нь W гэж өчөөд Дабл юу ахтай яхав те. Тэгсэн чинь www.zeg 1040 юу лээ? 1045cgmn. Цэгмэн. Тэгээ бас манай том өрөөнд шууд амьдаар оролцож ирээ бид нартай ярилцахыг хүсэх юм бол 9986 1045 дугаар руу шууд залгаад оролцоорой. Өнөөдрийн сэдв үнэхээр гайхалтай байх болно. Тэр сэдвийг Заяа чилж магадгүй, Эрк чилж магадгүй хүснээрээ болтоо. Дунд нь хаяа гэж. Дунд нь яс сая гэдэг чигтэй сэдв аяа. За хамт байгаад баярлалаа. 355 cgmn вебсайтыг очроо хэллээ. Мөн нэмээд үзхийг хүсвэл гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичгээр Facebook дээр манай хуудас гарч ирнэ. Хуудасаа дагахаа мартуудзээ. Том өөрөө цэнгээд нэвтрүүлэх манд үрстэйгээр танд хүрч байна. За тэгж. За ингээ өнөөдрийн сэдвийг та бүхэнд танилцуулъя. Өнөөдөр бол яг нэг жоохон тийм гэр бүл хүүхдтэй холбоотой нэг сэдвийг оруулж ирье гэж бодсон юм. Одоо энэ 3 эцэг их сууж ин л да. Одоо манай 3 Эцгийн хурал болж байна. Яг үнэ. За эцгийн зөвлөлийн дарга босоод үг хэлээрэй гэдэг. Ер нь босдоггүй байгаа шүү зөвлөлийн дарга. Өнөөдөр хоригдлын юм гэдэг. Наач угаасаа зөвлөлийн дарга. Тэгээ би угаасаа зөвлөлийн дарга босдоггүй юм зөвлөлийн дарга. Тэгээ одоо ингэн одоо манай 3 хүүхдүүдийг нийлүүлэх юм бол гэр бүлийн хүүхдүүдийг нийлүүлэх юм бол хөөх нэг анги баг бүрдэж 11 хүүхэд 11 хүүхэд. Тэгэхээр энэ 11 хүүхдээ хувь заяг шийдэх асуулт байгаа шүү өнөөдрийн асуулт. Хүүхдийн мэрэгжил сонголтод эцэг эхчүүд оролцох ёстой юу? Оролцох ёстой бол яагаад? Оролцох ёсгүй бол яагаад? Хэдэн хувьтай оролцох ёстой вэ? Оролцох ёсгүй юу өнтер гэх те. Иймэрхүү сэдвүүдээр ярилцсанаа. За ингээд Санал асуулга бас байгаа. Байгаа. Манайхан тэгээд оролцох ёстой үгүй, тийм үгүй гэдэг дээр гоё дараа явчаарай. Бас комментэр Тийм бол ягаад тийм үгүй бол ягаад үгүй өөрийнхөө санал бодлыг илэрхийлээд явна гэсэн үг шүү. Ягаад оролцох ёстой вэ? Ягаад оролцох ёсгүй вэ? Ер нь та нарын өөрсдийн чинь мэрэгжил сонголтод эцэг их оролцсон юм уу, оролцоогүй юм уу те? За заяад сонголч эхлэв. Оролцсноос болоод юу болсон, яасан ингээд явах нь штэ. Тэг нь. Миний мэрэгжил сонголтод манай ээж оролцсон. Гай болсон уу? Нэгч гай болсон ч байхгүй те. Урнаагч яаж байгаа юм За би одоо хүүхдийнхээ мэрэгжил сонголтонд бол яг шууд 100% оролцохгүй ч гэсэндээ зөвлөнө. Зөвлөнө? Оролцсноо гэж юу? яг зөв. Энэ бол үнэхээр ухаалаг ээж байна, тийм ээ. За манай том өрөөнд мань хамт байгаа бас сонсогчд мань юу байгаарэ? Энэ сэдв яг хин нэгэнд бас хэрэгтэй, бас тэрний талаар илүү их мэдлэгтэй хүмүүс байх юм бол бас меншн хиймээр байна энэ том өрөөнд бас тийм оруулаад ирээ. Том өрөөнд урьж байна манайхаа. Бүр гэр бүлийнхээ хүнийг оруулж ирж байгаад энэ чинь ярилцвал бүр гоё юм байна. За яа юу гэж бодож байна? Сая бол ээжүүдийн зүгээс хэллээ шүү дээ. Ээжүүд бол зөвлөнө. Би бол үгүй гинэ. Үгүй гинэ. Шалтгаантай. Тий, шалтгаан миний амьдралын одоо сонголтонд ээж аав хоёр айгүй нөлөөсөн байдаг. Тэрний нөлөөгөөр би одоо амьдралынхаа 4 жилийг одоо яг нэг тийм хийцгүүсэн. Тэгээд өөрөө яг одоо нөлөөлвөл бас яг тиймэрхүү үйл байх болов гэж би бодож байна. Үгүй гэж юм ба штэ тий. За ойлголоо очроо. Ер нь Эркада хэлэхэд заримдаа аав ээж амьдралд нөлөөлөх аав ээжтэй байна гэдэг бас сайхан шүү. Тийм, миний бас 2 доод байгаа маа, 2 доод байгаа. Онлын төвшний яриа тий. 2 доод байгаа шалтгаан нь ингэдэг байгаа. Би өөрөө оролцмоор байгаа даахгүй нэг юм балер юм төрөөд байгаа байхгүй. Тэгээ би өөрийгөө бүхлээд байгаа. Эрка чиний амьдрал хийж авч оролцоод ингэсэн биз дээ. Гэт ингээ бодонгууд оролцмооргүй юм шиг тий. Би маш цэвэрхэн холдуулж байгаа сте. Зөвлөнө. Тийм ээ. За миний хувьд болохоор ер нь заяатай яг санал ер нь бол баг нэг байна. Ер нь яг тэгэхээр хүүхэд чи өөрөө битгий давар 25 нас хүртлээ. Бүр ийм судалгаа гэдэг. 25 нас хүртлээ
одоо шийдвэр гарах тархины хөгжил нь арай бүрэн төгс хөгжиж амжаагүй байдаг юм байна. Тийм учраас нөгөө нэг буруу сонголт хийх эрсдэл маш өндөр байдаг. Гол нь нөгөө эцэг эхчүүд зөвлөхийн байр суурин дээр байх уу, шүүгчийн байр суурин дээр байх уу гэдэг чинь хамгийн чухал байна. Энийг 25 нас гэстөө. Тэгээ 25 нас хүртэл ер нь Би одоо хүртэл ээжийнхэн өгнөөс гараагүй л явж байгаа юм байна. Би ч одоо 19 шүү. би одоо шийдвэр гаргах зөв байхгүй эхнэрээсээ байнга асууч. Эдгээр дандаа эхнэрийн зөв байгаад. Шийдвэр гаргах насандаа хөрөнгөд ихнэр авчиж гинөө. Тийм байна. Ер нь ингээд ер нь хүн чинь ингээд 25 хүртэл ингээд Ямар тэнэг юм бэ? аав ээжийнхээ аюуг ингээд сонсоо явжснаа эхнэрт гарах юм уу нөхөрт гарах юм уу? За та нар өдөрт гарч байгаа юм. Тэгэл насан туршдаа те эмээ өвөө болтлоо эхнэрийнхээ аюуг дагаал явах юм байна да. Үгийн дагаал явах юм шүү дээ Үгүй, тий. ямар Тэгэлээгээ алгасан. буруутсан юм бол байхгүй үстэй. Байхгүй. Ер нь эхнэрийн зөв болчдөг шүү ер нь. Тийм шүү дээ. Яаж хийж байгаа ч зөв болно. Зөв биш байсан ч зөв болно. За тэгвэл Даварт хоёр. Эркагийн одоо энэ гашуун туршлагыг сонсъё л да хөөрхөн амт их л гашуун туршлагатай байгаа Гашуун, болтой шүү их байна тий. гашуун. Аха. Игүй ингэдэг л юм бэлээ л дээ нөгөө нэг ээж аав хоёр бол ингээл нөгөө нэг Мэргэжлийн чинь бол өчнөө сонссон шүү. Мэргэжлээ хасаа. том хүнийхэн өнцгөөс ингээ хардсан юм шиг байна. Аа. Одоо ингээд энэ хүүхдэд те ирээдүйд хөрөнгө мөнгө одоо те цалин пүнлүүгээ бодоод энэ хүнд ийм мэрэгжил байвал энэ хүүхэд ингээ явчихна ингээ бодож байгаа шиг байна. А ээж аав хоёр миний юу хүсч мөрөөддөг те миний нөгөө нэг дуртай юм момыг одоо ингээд ерөөсөө сонсоочгүй байгаа байхгүй бүр ингээд тоож ойлгоочгүй байгаа байхгүй. Тэгэхээр тухайн үеийнхэн угаасаа тийм л байсан л да. Манай үеийнхэн манай төгсөлтийн жишээлбэл бүгд л инженер болно гэдэг одоо тийм одоо амбицтай байлаа шүү дээ. Тэгэхээр бүх хүн инженер болж болохгүй гэдгийг ойлгоогүй л байл л да. Тийм учраас одоо би хүүхдэд зөвлөвөл нэг ийм л байр суурнаас зөвлөнө. Миний хөө заавал одоо инженер болох албатай биш. Тэ? Чи ус комедиан болж болно те. Ах нь очраахтай нь уулзуулаа гэдэг дагуулж шээ очраахтай нь уулзуулдаг ч байх чи те. Тийм ээ. Би чам зачуги. Тийм болохоор би бас өөрөө нэг ийм юмар явцсан Хит болохоор ороод ах юм аа. миний туршлага заяа. Би миний туршлагаар бол би миний зөвлөгөө бол манай хүмүүс айгүй эрг нөлөө үзүүлэх байх гэж бодоод байгаа ч гэсэн өөрийнхөө туршлагаас бодоод жоохон имзэглээд зөвлөгмөөргүй байна. Зүйлмөр байна. За ойлголоо. Очроо. Гэтэ жоохон дэмжиж өгсөн дээр шүү. Аа. Яг би бол зөвлөн нөгөө нэг яг шинжлэх ухааны юугаа дагна штэ. Батлагдсан юм Би ч надад 25 нас гэдэг байгаа шүү дээ. шинжлэх ухааны яг юугаар л өссөн хүмүүн гэж яриа шүү дээ. Ой. Чиний наад чи 19-тэй гэвэл баясаа шоронд явах гэдэг шүү хөөе. Чи наад насаа бодож хэлэхгүй бол баясаа юу 3 хүүхдээ ээж болгоо айцсан. Тэр ямар хамаатай. 19 ч насан төрчихсөн юм чи Тийм насан болох. турсан юм чинь. Юу яриад байгаа 3 том хүүхэд нь 14-тэй. Хүү тэгэхээр чи хиттэй дээ. За яриагаа үргэлжлүүлээ. Дараагийн асуулт руугаа орцгоё. За Очролоо тэгээд яаж шилжсэн байгаа? за мэдээж би түрүүнд хэлсэн штэ Тийм ээ нөө. мэдээж чи түрүү Мэдээж юм хийсэн. байхгүй шүү дээ. Дахиад хэлье. 25 хүртлээ хүүхэд ер нь шийдвэр Байж гаргах магадгүй дахиад хэлээ. шийдвэр гаргах тэр тархины процесс нь яг бүрэн хөгжиж амжаагүй байдаг учраас эцэг эхчүүдийн тодорхой дэмжлэг бол ялцчгүй хэрэгтэй. Ямархуу хэмжээнд. За одоо зөвлөх хэмжээнд аахгүй шүүгчийн хэмжээнд биш. Хэрвээ шүүгчийн хэмжээнд эсрэгээрээ байчих юм бол ер нь амьдрал дээр одоо шахалтаар, дарамтаар чи ийм мэрэгжил сонг гэлтэй амьдрал дээр тэгээд сонгоцсон хүүхдүүдийн 40% нь ер нь яадаг вэ гэхээр Ажлын судалгаа дээр ч чинь. ажлын байран дээр шантардаг байгаа байхгүй. Одоо ингээд бод ажлын байран дээр шантарч байгаа хүмүүсийг хар багт нь ер нь Одоо өөрийгөө олж хар. өгөөгүй л гэсэн үг. Тийм байна. Тийм. За тэгэхээр яг би бол одоо очроо ийм биш үү? Шинийг шантраад үзчих зүгээр юм шүү. багаас нь яг олоод өгөх хэрэгтэй. За мартлаа шүү За дээ. бүгд хамтаа комментээ уншъя. Даанч коммент алга. Сая би юу ярьж илаа гэж. Яг нэг юм Шууд хоёлаа утас 9986 1045 9986 1045. энэ тал дээр гоё бодлоо хэлэх хүн байв шууд залгаад ороод ирээрээ бид нар та нарыг хүлээж байна. Аха. Сая ярьж байсан юм а би мартцсан учраас та нар минь туслаарай. Би өөрийнх нь бодлыг хэлэхэд бол миний би ч өөрөө нөгөө нэг мэрэгжил бас өөр мэрэгжилтэй болохыг хүсэж байсан. Гэхдээ энэ мэрэгжил нь бас юуг сонгосон бэ гэхээр эцэг болгоны нэг зүйл нь юу байдаг вэ гэхээр бас ингээд ирээдүйтэй. Чиний чадварыг харцсан байна. Тийм чадварыг харж байгаа бас дээрэс нь ирээдүйтэй. Гэтэ зарим эцэг эхчүүд өөрөө байдаг л ахал та ингээд жоохон яг Эркагийн хэлсэн шиг арай жоохон боломжийн цалин цагаатай ч гэдэг юм уу те. Арай ингээд ирээдүйд ингээд амьдралтай гэж харж байгаа байх. Манай ээжийн хувьд гэвэл миний яг нөгөө нэг потенциалыг харчаад байгаа байхгүй юу? Тэгээд Урнаагч айхтар харсан. потенциалыг харчингуудаа за яг хуу энэнгээр бас байж болно л доо. Гэхдээ энэ нь илүү зүгээр байхаа гэдэг бодлоор чичирсэн юм шиг байгаа.
Жижигсэн юм уу бүр? Чичирсэн байхгүй. Оо сайн. Тэгж ярих юм бол хоёр сургуулийн маш шалгалт нэг өдөр байсан байхгүй. Тэгээд яа харахгүй чичиргэнд нь ороод би тэгээд нөгөө сургууль руу явсан байхгүй. Гэтэ ер нь яг ялгаагүй дээ. Ингээд яг тухайн сонгохыг хүсэжсэн мэрэгчлэрээ би ажиллаагүй ч гэсэндээ баг дүүх хүүцээр ажиллаж байгаа гэж өөрийгөө ер нь бодож байгаа. Тэр нь юу вэ? Би чинь жижигхэн болох гэсэн байсан. Жүжигчин болох. Одоо бас хоёрын дунд ингээд хөөрхнө хийгээл сууж байна. Чи жүжигчин болох чадвар чамд байгаа шүү. Би олж Чи нэг оролдоод үзвэл сонирхол юм байна те бас. Намайг хэрвээ найруулагчид харж байгаа бол та бүхэн бас дүрсээр харахыг хүсэж байгаа өөр юм. Дүрсээр харахыг хүсвэл яг Facebook гэр бүлийн радио 104.5 гэх хэрэглээр өвчээ. Эцэг эхчүүдийн бодол бас нэг юм байдیں۔ Мэргэжил сонголт хийхээс гадна мэдээж ирээдүйн сонгосон сонголтуудыг хийхээс гадна өөр юу байдаг гэхээр өөрийнх нь хийж чадаагүй зүйлийг хийх чимсэн гэдэг бодол ингээд тэгээд идэг байхгүй юу? Энэ нэг осны буруу юм шиг байгаа. Өөрөө хийж чадаагүй зүйлээ ингээд хүүхдэрээ хийлгэж гээд өөрөө чадаагүй юм аа хүүхдээ ингээ хийчихээсэ гэж хүсээд тэрлүүн ингээд багаас нь түлхээд Тэр үнэн. ингээд тэгдэг шүү. Яг ийм мэдрэмж төрдөг. Би яг тэгэд байгаа юм шиг тэгвэл. Өөрсдийнхөө дутуугийн комплексаар Комплексаараа Гүцэх гэдэг тийм тий. гүцэх гэдэг байгаа гэсэн үг. Яг хийж байгаа сэтгүүлж болох хүсдэг байсан юм уу? Магадгүй манай ээж юу бас л яриа мэрэ талтаа хоолоо молоо бол бас л янзын Бас шүү дээ. янзын гэсэн тий. Дуулж хуурдан бүжгэлж ер нь олон нийтийн ажилд айгүй их Цаа чи оролцдог өөрөө байсан. бас. Уг нь чи жүжигчин болохыг хүсдэг байсан чинь сэтгүүлч болгоцсон. Тэгэхээр чи яг одоо хүсээгүй ажил дээр байна гэсэн үг. Хүсээгүй биш ахгүй. Тийм учраас би сайн зөвлөгч байж чадна гэсэн үг юм. Одоо манай Ээж бол айгүй сайн зөвлөсөн тий. Энэ ажил дээрээ бол би өөрөө дуртай байгаад байна шүү дээ. Дуртай Тий. ажиллаж байна. Би хүүхэдтэй мэрэгжил зөвлөхдөө юу зөвлөх вэ гэхээр нэгдүгээрт чи өөрөө дуртай байх хэрэгтэй. За. Өөрөө дурлаж дахиж энэ мэрэгчлэрээ ингэж илүү сурахыг хүсдэг байх хэрэгтэй. Илүү хийж чадахыг хүсэх эрмэлзэлтэй байх хэрэгтэй гэсэн үг. За хоёрдугаарт бол би мэдээж нөгөө нэг ирээдүг нь харан тухайн сонгож байгаа мэрэгжлийнх нь ирээдүйтэй байх уугүй. Одоо эн чинь техник технологи хөгжиж байгаа. Сэтгэл хөдлөөрөө шийдэж Тийм, болохгүй тий. болохгүй гэдгийг нь зөвлөж өгнө гэсэн үг байхгүй. Наа чи ийм шүү, тийм шүү гэдэг зүйлийг нь зөвлөж өгнө гэсэн үг. За тэгээд мэдээж мэрэгжил сонголтоо хийж байгаа учраас дараагийн сургууль дээр ч гэсэнтэй зөвлөөд Монголд сурах уу, гадаадд сурах уу гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлүүдийг нь зөвлөнө. Хамгийн түрүүнд хүүхдээсээ асуух зүйл нь бол миний хүү юунд дуртай вэ? Миний охин юунд дуртай вэ? Миний хүү юу хийх хүсэж байгаа вэ? Миний хүү ямар хүн болмоор байгаа вэ гэдгийг сонсно. Магадгүй одоогийн залуучууд чинь 1 жил ингээд завсралга авъя гэдэг штеп. Тэгдэг. Би энийг нь бас зөвшөөрөх гээд байгаа юм. Би уг нь өөрөө ингээд хэсэг бодож модоод гэсэн үг. завсралга авч маавна гэдгийг ер нь зөвшөөрөх талын хүн биш байхгүй юу? За. Ингээд цаг алдчих байгаа оронд чи сураач те ямар нэг юм Юугаар сураач те гэх төрлийн ээж ахгүй юу? Ер нь тэгж л харагддаг. Ер нь ингээд би нөө хүүхдүүдтэй ажиллаад нэлээд олон жил бас хүүхдүүдтэй ажиллаад ингээд датцсан байгаа тийм. Тэгээ хүүхдүүдийг яриаг сонсоод ирэхин цагт юу гэж бодогдсон бэ гэхээр хүүхдээ сонсох ёстой байна гэдэг нь хамгийн түрүүнд орж ирээд байгаа байхгүй юу? Тэгээд манай хүүхэд өөрөө би ямар мэрэгжил сонгохоо өөрөө мэдэхгүй байна. Юу болохоо би өөрөө мэдэхгүй байна. Би ингээд бодох хэрэгтэй байна гэвэл би стажийнхан за ингээд 1 жил амрах юм хугацаа хүмүүс байд юм байлээ штэ. Ингээд юм байлээ. Миний хүсэл амрахгүй да гэдэг сонголтыг нь бас өгөөч гэж бодож байгаа. Наа чи өстой сонин шийдвэр байна тий. Тий. Надаас энэ шийдвэр гаргах. Айгу гоё шийдвэр байсан наа. Тий. Одоо энэ сэдв бол айгу чухал цаг үеэ олсон сэдв байгаа хөөхгүй. Одоо хавар цаг хавар олж байгаа 10 жилийн хүүхдүүд төгсөлд олж байгаа. Тэгж байгаа. 10 жилийн хүүхдүүдийн хонхны яар аль хэдийн болоод ихэрсэн байлээ. Бага ангийнх, 9 дугаар ангийнх, 12 дугаар ангийнх за дараа нь хэдүүлээс энэ хонхны баяр гэдэг сэдвээр нэг сэдвэр ер нь дараа нь яриа тийм ээ. За тэгэхээр яг одоо хүүхдүүд нь төгсөж байгаа эцэг эхчүүд бол аль үжээ мэрэгжлийн сонгуулчихсан ингээ явж байгаа. Яг энэ асуултан дээр чинь нэмээд асуучих заяа учраас. Хүүхдүүд нь одоо төгсөж байгаа учраас эцэг эхчүүд өмнө мэрэгжил сонгосон байх гэдэг нь шүү дээ тий. Сонгосон байгаа хэрэгтэй байна. Хизээ. Эцэг хизээ. Хүүхэдтэй мэрэгжил сонголтод нь зөвлөгөө өгж хүүхдийн мэрэгжлийг сонгуулах одоо боломжтой хугацаа гэж байдаг юм болоо тий. Ер нь яг хуу яг 5 6 дугаар ангиас нь эхлүүлээл одоо би хүүхдүүдтэйгээ ярилцж эхэлж байгаа гэсэн үг. Манай хүүхдүүд одоо ингээл волейболын секцэнд бол волейболоор ингээд гар бөмбөгөөр за гар бөмбөг за арьсан бөмбөг араас нь алгахаар Волейрва. за иймэр ингээд одоо 5 6 дугаар ангийн хүүхдүүд ингээд энэнгээр хоолоо олж идэнэ гээл те ийм гоё од болно гээл ерөнхийдөө яваад байгаа. Тэнгүүд нь яг одоо би яг тодорхой хэмжээний зөвлөх байр суурьнаас нөлөөлж байгаа байхгүй. Болно тийм ээ. Миний хүүхд ингээд гэхдээ сайн судлаад үзээрэй те. Гэхдээ чи хэрвээ волейболчин болъё гэж бодож байгаа аав шууд хүлээнч юу. Гэтэ волейболчин боллоо гэж бодоход яг одоо ямар хэлбэрээр ажил хийж яаж явах вэ? Хэрвээ ингэж чадахгүй мэрслүүдийн бүгдийн сайхан хилээд өгчин. Гэтэл чиний сонголт шүү гэж үлдээчихэж байгаа байхгүй. За 96 дугаар ангиас нь эхлүүлээл одоо хамгийн наандж одоо манай ихнэр чи багш хүн шүү дээ. 10 дугаар анги хүртлээ
Хоёроо наашаа хараарай гэхгүй нэ. За анхаа тийм. Хөөх юм заяагийн камер унтарчлаа. Энэ 4 Батарей 5 дуусаад. дугаар ангиас нь эхлүүлээл 10 дугаар анги ядаж одоо 12 дугаар ангид төгсөж байгаа шүү дээ. 10 дугаар ангид байхдаа бол мэрэгжил сонголтоо хийцэн байх хэрэгтэй л байхгүй. Тэгээ тэрэндээ Хийцэн байх хэрэгтэй яг үнэ. бэлдэж одоо хичээлээ сонгож яаж шүү дээ. Волейбол гэдэг юм уу? Тий, волейбол дээр хоолоо олж идэн. Тэнгүүд нь яг би чанга байдлуудыг хэлж өгöd байгаа байхгүй. Гэхдээ чи өөрөө сонгож болно өөрөө чинь. Үнэхээр л дуртай бол одоо тэр чангатай нь түлээж авна шүү дээ, тий. Иймэрхүү байдлаар нөлөөлж байгаа. Тэгэхээр би яг шүүгчийн байр суурьш зөвлөхийн байр суурь дээр байгаа даа. Хинэ очроо би бүр ээж аав хоёрыгоо бүр гомдоогоод заяа. Ойлуулж исэн шүү дээ. Гомдоогоод гэдэг нь ингэж байгаа шүү заяа. Юу гэж гомдоож исэн гэхээр аав ээж би ингээд тест сурхаа боллоо гэд. Тэгдий. Тэгсэн чинь аав ээж хоёр тэгж өө тийм үү? Үчи тэг яах юм? Ямар мэрэгчлээ болох юм гэхээр би комедиан болно гэж хэлж байсан. Тэгээ комедиан болоо шүү дээ. Би даваагаар бодно open mic чамд очоод заагаад өгье гэж хэлээд байгаа шүү дээ, тийм ээ. Энэ бүр игдүүцээд байна. Тэр нь очиж болно. Гэхдээ би тэгээд чамаа комеди болооч тэ гэж хэлсэн шүү дээ. Өшин дэлгэцэн дээр би ганцаархнаа гараад байна. Тэгж байгаа. Вау. Том өрөөнд би ганцаараа сууж байна. За тэгэхээр ингэж би бол багтаа бас ийм хошин урлагтыг орохыг хүсдэг байсан байхгүй юу? Тэг яг нэг амьдралын нөхцөл байдал янз янзын байдлаас болоод ер нь бараагүй. Тэгээд өөрөө явсаар хагаад яг энэ одоо комеди гэдэг яг дуртай өөрийн яг юугаа олоод ингээ явчихлаар ерөөсөө шантардаггүй юм байлээ. Хүүхэд ер нь багасаа л яг өөрийнхөө хийх ёстой тэр зүйлээ олоо явчих юм шантрахгүй. Би ч юм бүр хаа байсан те Доронтоос ирж очих 1300 км туулаад ингээл open mic-т нь оролцсаар байгаа сүулдэ нүүж ирэл комедиан болол энэ дээр чин зөндөө фейлдэн зөндөө аалтан хүмүүсийн инээлэхгүй зөндөө шантрах юмнууд байгаа ч гэсэн тэрийг давн туулаад дуртай юм болохоор тий дуртай юмараа энэ хараа дуртай юм аюулгүй ажлын сонголт гэдэг нэг юм хоёр юм байгаа юм байна та. Энэ хоёрын л юм байгаа юм байна. Энэ балансыг одоо хэрхэн барих вэ гэдэг гол асуудал юм байна шүү дээ. Тийм байна. Бид нар болохоор аюулгүй руу явуулах гэдэг. Дуртай юмаа сонгоход дуртай юм нь дандаа аюулгүй биш аюултай юм руу ингээд чиглүүлээд байвал эцэг их яах вэ? Мод орлоготой байх боломжгүй юм аа тийм. Тэгвэл нөгөө талд нь болохоор аюулгүй ажлын байр руу, аюулгүй мэрэгжил рүү ингээд зөвлүүлэх нь ирээдүйтэй ч юм уу те арай цалин цагаан ингээд орох өөрөө өөрт нь ч гэсэндээ ингээд амьдралын баталгааг нь хангах ийм байгаад байвал яах вэ? Одоо тэгээ хүүхэд нь бол ингээд аюултай замыг сонгоод нь штэ. Би энэ дуртай юмаа хиймээр байна. Энийг чи хийхгүй гэвэл эцэг их энд яг ямар хариулт өгөх болоо? Та хоёр чи хоёулаа л аав биш штэ. Тэгэл бэлгүүд дээ. Ер нь яг наад сонголт чинь яг ийм иймэрхүү даваа талтай иймэрхүү одоо хэцүү те аюултай зүйлүүдтэй гэдгийг хэлнэ. Гэхдээ л хүүхдийнхээ сонголтыг үл хүндэтгэнэ гэдгийг үл хэлнэ. Миний байр суурь. Наад чинь бол яг гоё орчин үеийн одоо манай ойр орчмын аавууд ээжүүдийн гаргаж байгаа нийтлэг нэг юм гоё ертөнц шүү. Харин тий. Одоо би бол одоо яг тэгж бол чадахгүй яг үнийг хэлэх. Ер нь сүүлийн үед энэ шаал балаа надад ингээд таалагдахгүй те энэ ерөөс амьдралгүй гэж бодогдсон юм хэрвээ манай гурав хэлэх юм бол би бол тасгүй жүүдлэнэ. За өстой чи тийм болох юм бол манад бити ирээрээ энэ гэх те. Би ястаа өөр штэ. Би ястаа өөр. Одоо жишээлбэл би зүгээр нөгөө эцэг их болгоо ингээ хардаг штэ. За манай хүү ийм эндээ их айгуу дүртэй юм байна. Энэ бол ийм юм болж магадгүй, ингэж магадгүй, тэгж магадгүй гэд ингээ төсөөлдөг штэ. Тэгвэл одоо төсөөллүүдийг сонсъё заяа. Одоо танахаас жишээлбэл за 4 Тэгээ. Мэдээж одоо бахан одоо юу гэж төсөөлөх 2 сартай байгаа хөхт. Яга 5 хөхтөө нэг 4 гэдэг. Гэхдээ тэр чи 2 сартайгаа чи төсөөлж байгаа юм уу? Төсөөлж чадахгүй штэ одоохондоо. Гоё уйлжийн да дуучин болох нь дэгэлтэй штэ тий. Одоо Эрка болоод жишээлбэл 3 байгаад байгаа штэ. За би өөрийнхөө 3-ыг төсөөлье заяа. Манай том хүүгийн хувьд бол би яг тийм нэг бичиг номын тэгээ ингээд нэг удирдахч хүн болох байхаа гэж бодоод байдیں۔ Ер нь өөрөө ингээд удирдан чиглүүлэх өөрийгөө илэрхийлэх тийм манлайллын тийм зүйл айгүй тийм тэгээ дээрэс нь ингээд багш нарын айгүй өөрлөгөө татаад идэг байхгүй юу? Хүн татах чадвартай. За. Тийм. Үеийнгийн хүүхдүүд нь үгүй за бүр уус төр гэхээр одоо хайрч ааш. За яг ийм аав нь хизээч улс төрч болохгүй гэдэг төрөл их. За ёстой баясаа минь бити балаараад байгаа. Орчин үеийн залуучуудад ийм байж болохгүй шүү. Одоо жишээлбэл Эрка тэгж штэ чи яг ийм хөвөл ингэрэ тэгэрэ гэж байгаа бол манай нөхрийн хувьд хизээч улс төрч болохгүй гэж тэгдэг төрлийн хүн байхгүй юу? Тэгээ дээрээс нь жүжигчин. Би бол яг хөө тэр энэ гэхгүй л дээ. Гэхдээ хүүгээ бол ер нь би яг тийм нэг бичиг номын хүн ч юм уу те удирдан чиглүүлэх талын хүн болно гэж боддتي. Охиноо бол урлагийн хүн болох хаа гэж хараад идэв. Тэр одоо ч гэсэндээ ингээд
бин тар байхад үгүй ингээд гол дүрд орсон байна гэж багш дуудаад агчшээ. Тэгэнгүүт урлагийн хүн болж магадгүй өөрөө дуртай байвал бүжиг дуу муугаар ингээд хичээлүүлээд явах юмсан гэдэг. Урлагийн талбар эмэгтэй хүүхдэд жоохон чангатай бас жоохон. Тийм, ер нь бол чангастай хатуу. Тэгсэн ч гэсэндээ хэрвээ хүсвэл гэж бодоод байгаа. Бага бол зүгээр одоо бага байгаа л да арай балчир байгаа. Гэхдээ миний харснаар ингээд бөмбөг шидэж байгаа нь хөшгөлж байгаа нь ингээд ахаасаа илүү дөртэй харагдаад байгаа байхгүй. Манай хүү дууланд явдаг ч гэсэндээ дүүн ингээд шид рүү бөмбөг шидэж байгаа мэдж байгаа нь ингээд нэг цаанаал нэг ивсэлтэй харагдаад байдаг. Тэгэхээр зүгээр нэг их хүний бодлоор гэх юм бол ирээдүйд зөнгөөр энэ гэж тийм бүр хүний зөнгөөр ярих юм бол багыгаа бол би спортын төрлийн хүн болох юм болов уу гэж бодоод байгаа шүү. Зөв. Ер нь яг одоо би бол одоо 5 хүүхэдтэй тэнгүүд дээдлийн 3-ын л яг шинжин илрээд байна л да ер нь бол тийм. Хилдэ. Одоо жишээлх юм бол хамгийн том нь бол спортоор ер нь явах юм шиг харагдаж байгаа. Нөгөө волейбол яриад байгаа нөх. Тий. Дараагийнх нь болохоор нөгөө техник жоох юм компьютер график одоо тиймэрхүү бүтээх дуртай. За дараагийнх нь охин болгонгод урлагаар явах. Гэхдээ би энэ гурланд нь юу гэж хэлж байгаа гэхээр наадуулч нь бол та нарын ингээд спорт, урлаг тал дээр нь бол хобби гоё те юу ээж болно. Гэхдээ хүнд яг юм үндсэн мэрэгжил те одоо жишээ нь инженерч уу. Гэтэ гурлаа тэгж хэлээгүй агуу. Гурлаа нөө математиктай сайн байхгүй. Дэмжээл явж байгаа. Гурлаа математиктай сайн. Ээж нөө математикийн багш онц сурдаг байсан. Тэр чинь яг сайндаа бас биш заяа. Зүгээр л гэртэн багш байгаа учраас тийм байна. Тийм учраас би багш их нэртэй суусъя. За тэгэхээр математиктай сайн. Тэгэхээр чи ингээд хамгийн сайн хичээл чинь юу вэ те? Математик байна. Тэгвэл чи гоё инженерийн мэрэгжил эзэмсчихэлтэй. Тэгээ хажуугаар нь волейболоо тоглож болно, урлагаа хийгээ явж болно. Чи хобби явахгүй хажуудлын. Тэгэхээр нэг юм давхар нэг юм юуг нь бас давхар хэлж ивэл зүгээр юм шиг байна. Тэгээ яг одоогоор бол тийм юм хэлээгүй байна. Миний бодлоор түрүүний нэг асуулт бол жоохон томроод хэлнэ л те. Тий, яг 9-р ангиас нь эхлээл бүр нарийн ярих хэвээр юм шиг байгаа. Тэр хүртэл хөгжүүлэх хэвээр өмнүүдээр нь дуртай өмнүүдээр нь бүгдээр нь л хөгжүүлэх хэвээр юм шиг байгаа. Зөв. Тэгээ би дугуулсан болол тэр тусмаа яг ийм нэг хичээлтэй холбоотой дугуулан хичээлээс гадуур хэлхийг хүсдэггүй төрлийн ээж. Гэтэ тэргүй хичээлээ хийж байгаа, гэрийн даалгавраа хийж байгаа хүүхдэд дахиад математикийн дугууланд яв гэж хэлэхлээр би өөрөө тийм юм дургүй байсан учраас хүүхдийг тэгээд залхайг байхыг хүсдэг байхгүй юу. Тиймээс спортын дугууланд ч гэдэг юм уу, урлагийн дугууланд ч гэдэг юм уу, шатрын дугууланд ч гэдэг юм уу те нэг өөр дугуулна секцүүдэд хичээлүүлэхийг хүсдэг. Тийм ч учраас одоо саксын дугууланд явж байгаа. Зөв. Ер нь. Одоо манай Эркагийн хувьд жишээлбэл 3 хүүхдээ харсан л байгаа юм. Тий. Яа би томьёогоо гэхдээ яг өмнө хэлэхэд ерөөсө бодож чадахгүй байна. Яг юу юм болоо. Ерөөсө олдоогүй байна. Танаа том чи хэдтэй? 14 шүү. Манай хүүхдээ ч цум шүү. Тий. Хоёулаа чиг зэрэг за. Зэрэг яац юм те. Тий. Одоо манай том ч нь одоо 10 дугаар анги штэ. Юу лээ? 15 хүрсэн юм шүү. 10 дугаар анги биш шүү дээ. 15. Хэдэн оны хэлээ? 10 штэ. 10 оных. Юу 16 хүрсэн. Сая үнэмлэхээ авсан үстэй. Тэгсэн штэ. Ямар нүгэлтэй. Машин чи ямар нүгэлтэй. Оо. Эрка ёо. Нүгэл даваа. Оо. 16-наас хүрээд үнэлэг авах гэж нэгэ ярьжсэн штэ. Яа. Тэгсэн штэ марцсан. 14 те. Өөр хамаг хаар хөл сувчлаа бүр ёо. За би меншн хийнэ. Энэ яасан муухай юм болов. Ямар ичээ. За одоо нөө Эркагийн яг хүүхдүүдийн талаар ярьж байгаа хооронд манай нөгөө сонсогчид бид нар бол харьцангуй бага хүүхдтэй байна. Тэгэхээр та нар мань одоо яг ингээд хүүхдтэй төгсгцэн тийм дуршлаг байвал хуваалцаарай. Тий. Ингэсэн шүү. Манай охин ингэсэн асуудалтай. Манай охин асуудалтай заяа. Ийм их ингээ хүүхэд байх үе одоо өсвөр үе дээр явж байгаа байхгүй. Хүүхэд байх үед амар нээлттэй заяа. Ингээл баг ингээ сурслагч болох баг маягийн. Айгүй юм нээлттэй хүмүүстэй ингээд айгүй их ярилцсан. Хүмүүсийг ингэж айгүйх сонсож монсон, хүмүүсийг айгүйх ажиглан тэгснэ дуурайж муурайна. Тийм илдэвтэй байсан байхгүй юм. Жан гэж яриа л. Би өнөөдөр ингэсэн чинь тэгээд мэгээд гэл миний сонсож байгаа монсгоо ерөөс хамаагүй. Гэл яриа л өнөөдөр тэгээд мэгээд. Тэгсэн чинь одоо яатсан гэхээр хараа өрөөнд унтаал. Гэл нэг юм уншаал ингээл байждаг болсон. Чи яаж юм мааж хичээл бичээ сайн гэл болоо. Бүр ингээд бүр амар өөр болсон бүр. Тэгэхээр би бодоод байгаа байхгүй. Дахиад яаж чигүүрс татах юм бэлээ энэ хүүхэд гэж бодоод би ингээд юм бодож чадахгүй байгаа том охиндоо. Харин дараагийнх нь хүүхэд бол би юу болохыг нь үнэхээр таашгүй. Тэр гэхдээ комедиан болвол их магадлал өндөртэй. Юмыг нэг юм гажиг сэтгэн. Юмыг нэг юм дандаа нэг юм өгөө талаас нь харна. Ийм надад дандаа ийм балаа жоокуд ярина. За тэгснэ хараа ингэн тэр бол спортын хүн бол биш. Ингээ хөдөлгөөн баацганаад байгаа тий. Ингээ гараа өргөөд ингээ хурж байгаа юмдаа өсрөөд хүрэхгүйгээ боддоо. Гараа өргөөд ингээ хурж байгаа юмдаа өсрэхээр хүрэхгүй. Тийм муу өсрдэг. Тэгэхэд дүүн хараа хажууд нь ийм турхаа морхаа ийм
Яг 6 7 насны зөрүүтэй мөртлөө юмд ингээд хамаагүй ивсэлтэй. Хутан мордон гүүж мөн ах магаага гүүчээд боож унгааж мургаан. Уг нь бол харж байгаа нь ах нь бол арай бакин болохоор ингэчнэ гэж боловч нэг харагдах үзэмжнээс арай тунайгүй дүүн ингээд бараг дээр нь гарч байгаа. Тийм цаадах чинь ингээд ахыгаа шоглоно. Үргэлж шоглоно. Ах нь тэгээ тэрэнд нь ингээд тийм бараг ингээд гомдож момдоол ингээд. Тэгэхээр араа би зүгээр бодоод байгаа. Манай баг бол магадгүй бүр тийм спорт за бүр боли бүр цэрэг арим ч гэж магадгүй. Би болохоор бүр хүүгээ дунд баг хүүгээ бүр ингээд армаар явуулах бодлол бол байгаа. Яг тэгэхээр би нэг армийн нэг юм хідэн хүмүүс манай хамаатан цаданд байдаг л да. Амар гоё би авч явдаг хүмүүс байдаг хгүй. Тэгээ би багыгаа нэг жоохон армаар байвал зүгээр. Тэгэхгүй бол манай баг нэг иймэрхүү сонин ааштай. Өөрийнх нь дургүй юм хийлгэн штэ. Тэнгүүт амар гомдож момдсноо ууралснаа. Би хүссэн юм хийн гэж хэлчээ явдаг ч юм чи над руу. Тэгснэ би цэцэрлэгтэй явахгүй мó чи маргааш гэсэн чинь. Миний хүсээгүй юм надаар бити хийлэг. Тэргээд таахгүй. Би тэгээ цэрэг хаад баалгачихвал. Хонгон дээр нь ураад өгөх болов гэж баяр хөөрөл өрөөд байгаа. Одоо танаа хөхөд дөнгөж 5 настай байна. За дээшлээд болоод ирэх юм бол энэ арай өөр болоод явж штэ. За оюун агч ингэж шүү. Өглөөний минь дахин хүргэж байна. Хүүхдийг ахлах ангиас сурагч болгож агаад мэрэгчсэн мэрэгжил сонгох хэрэгтэй гэж шүү. Тэг яг зөв. Зөв. За би нөгөө нэг найзаас асуухгүй юу? Найзаас би ингэж асуулаа. Эцэг их хүүхдийн мэрэгжил сонголтод нөлөөлөх нь хэр зөв бэ гэдэг асуултыг би найзаас асуулаа л. Тэгсэн чинь найз ингэж хариулж байна. Эцэг их хүүхдийн мэрэгжил сонголтод нөлөөлөх нь зөв эсвэл буруу гэж нэг талд нь дүгнэхээсээ илүүтэйгээр яаж ямар хэмжээнд нөлөөлж байна вэ гэдгээс нь ихээхэн хамаарна гинэ зөв буруу. Тийм ээ. За юуны өмнө эцэгхийн оролцоо заавал хэрэгтэй байдаг. Эцэгхийн оролцоо мэрэгжил сонголтод заавал хэрэгтэй байдаг. Туршлаг, амьдралын бодит ойлголт, зах зээлийн эрэлт зэрэг мэдээллийг хүүхэд дангаараа бүрэн ойлгоогүй үед энэ үед нь бол эцэг их заавал зөвлөх ёстой байдаг. За энэ утгаараа зөвлөгөө өгөх боломжуудыг нь танилцуулах, давуу тал, сул талыг нь хамтдаа ярилцаж хүүхэдтэй маш их дэмжлэг өгж явах ёстой гэж шүү. Энийг бүр дэмжлэг гэж хэлж байна. За. Нөлөөлж орж ирж гин гэж юусоо хэлээг байгаа даа шүү. Тийм байна. За гэхдээ асуудал нь оролцоо шахалт болж хувирах үед асуудал өөрөөр ярьж эхэлдэг. Оролцоо шахалт болж эхлэх үед эцэг их өөрсдийн хүсэл мөрөөдлийг хүүхдтэй тулгаад нөгөө төрөний ярьдаг асуудал. Чи заавал эмч бол. Энэ л хамгийн зөв зам. Манай гэрт дандаа одоо эмч нар байсан, багш нар байсан гэж хэлж яг сонсогдож шít. Ингиж ийм аргачлалыг хэлэх нь хүүхдэд маш олон зүрх дагавруудыг бол авчирдаг гинэ. Хүүхэд өөрөө сонирхол авьяасыг үл оошох магадлалтай үүнээс болоод. Тэгнь. Ирээдүйд мэрэгжилдээ сэтгэл ханамжгүй байх эрсдлийг маш ихээр нэмдэг. Эцэг их хүүхдийн харилцаанд бүр сөргөөр нөлөөлж болдог. Энэ зөвхөн мэрэгжил биш. Цаашаа харилцаанд нь сөргөөр нөлөөлдөг гэсэн үг. За хамгийн зөв хандлага нь юу вэ гэвэл хүүхдийн сонирхол чадварыг нь нэн тэргүүнд харж анзаарах. За тэгээд дээрэс нь сонголтыг нь хамтдаа судалж мэдээл өгөх. Энэ сургуулийг сонирхож байна гэвэл тэр сургууль руу дагаж очих нь шүү дээ. Энэ дугууланд явмаар байна гэвэл тэр дугууланд нь дагаад юугийн сонирхоод байгааг нь мэдрэх хэрэгтэй юм гэсэн үг байгаа шүү дээ. Алдаа гарах боломжийг нь ч гэсэндээ өгч байх хэрэгтэй. Наач өстө ёнк. Алдаа гарах боломжийг нь өгж байх хэрэгтэй. Тэг бүр алдаа гарах боломжийг нь хүнддэг гинэ. Чи алдчихлаа гэхгүй. Буруу сонголт хийлгэж болох нь шүү дээ. Болно гэсэн үг. Тэрийг биеэрээ туулж бас мэдэрнэ тийм ээ. Тэгээ хамгийн гол нь чи юу хүсэж байна вэ гэдэг гол асуултыг байн хүүхдээсээ асуух хэрэгтэй гинэ. Энэ яг энэ гэхдээ орчин үеийн хүүхдүүд хараа яг орлого бодохгүй хаа тий. Яг хүсэл мөрөөдлөө дагна гэж байна. Шал өөр болчиход байна. За эцэст нь хэлэхэд гэж байна найз маань. Эцэг эхийн нөлөө чиглүүлэх хэмжээнд байвал зөв. Яг зөв. Харин шийдвэрийг нь булааж авах юм бол маш буруу. Яг зөв. Хүүхэд өөрийн сонголтоо хийж түүндээ хариуцлага хүлээж сурах нь урт хугацаанд илүү ач холбогдолтой гинэ. За хэрвээ хүсвэл та бүхэн өөрөө яг өөрсдийнхөө сонголтоор хүүхдээ явуулаад үз. Тэр бол уртын сонголт биш. Богино сонголт байна. Магадгүй Эрка шиг гинэ энэ бүр найз чиж шүү. Магадгүй Эрка шиг 4 жил сураад хайж болно.
гэж байна. Гэтэ яг би тэгж бодсон. Айгу ухаалаг найз шүү. Маш ухаалаг найз. Одоо дугаар яг түрүүний над уншсан 9986 1045. чиний түрүүний сая над яг хүргэсэн мэдээлэлтэй адилхан давхцаж нэг мэдээлэл орж иж байна л да. Комментор. Манай Бямба Бата, манай математикийн багш шүү, тий. Математикийн багш бүсгүй байгаа даа. За Яаж мэдчихвэ энэ бүсгүй Бид ингэж нар чинь хэлж байна. сонсогчоо маш сайн мэддэг. Энэ бүсгүй ингэж хэлж байна л да. Эцэг эхийн сонголтоор сургуульд орсон сурагчид ихэнх нь сургуулаа хайдаг аа. Эсвэл тухайн мэргэжлээр ажилдаггүй гинэ. Ер нь дургүй ажиллаа насаараа хийх чинь угаасаа л гониг штэ гинэ. Тий штэ. Үнэн яс. Тийм ээ. Ямар ухаалаг эмхтэй вэ? Утасны дугаараа. Таних чи гэж. Маргааш гэсэн чи баахан дэвтрэн дээр баахан утас бичсэн байхгүй тий. За миний баг хүү 10 дугаар ангида ээж би хуулийн хүн болно гэсэн. Тэгээд би хүүдээ миний хүү ээж нь хуулийн ямар нэг мэдлэг байхгүй, мэдэхгүй тэрний оронд цэргийн хүн болгоорой гэсэн чинь үгүй гэд одоо хуулийн хүн болсон. Би бол хүүхэд наснаасаа эхлэн дараг болно гэж бодож яасан. Тэр тийм хурдан болдоггүй мэрэгжил одоо би хуваараа болоод өөрөө дараг хийгээ явж байгаа гэж. Ваа би бас дараг болно гэж айгүйх мөрөөддөг байсан. Тэгээ одоо би яг эцэг эхийн зөвлөлийн даргал хийж байгаа. Тийм үү? Зөвлөлийн дарга юм уу? Би яг өмнөх 3 4 хүүхдэр үл тийм байсан. Сүүлийнх дээр бол хотод ирээд би цугтаасаа. Би юу ч чадахгүй, ямар ч авьяасгүй, юу ч мэдхгүй. Наа чи дорнодод байхдаа бүр идэвхтний одоо мандат зөвлөлийн бүр цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлийн дарга шууд хурлын төлөөлөгч мөлөөлөгч төр тухайн багийн хүмүүстэй нөлөөлөөд цэцэрлэгийн гадна тал бүр юм тоглоомын талбай бариулж тийм ухаан нийгмийн идэвхтэй байсан. Хүмүүс ингэж ямар цайлангууд хүмүүс ингэж боддог заа. Ийм хүмүүс ийм идэвхтэй байгаа хүүхдийн ийм юм санаачлахтай байгаа хүмүүс хүүхдийн асуудлыг 100% өөрийнх нь толгойгоор мэддэг гэж боддог. Яг зөв хэллээ. Гэхдээ үгүй. I love you. Гэхдээ үгүй. Буруу байсан ба. Чи одоо бодож хүн хуураад байх. Гэхдээ үгүй байхгүй. Гэхдээ худлаа байсан. Гэхдээ худлаа байсан. Яагаад гэвэл эдгээр хүмүүс маань хүүхдэд ойлгохыг, хүүхдэд туслахыг, хүүхдийн туслагч байхыг хүсдэг хүмүүс яг энэ ажлыг хийдэг шүү. Хөөе. Хүүхдэд хүсдэг ээж аавуудын хамгийн классик мэргэжлүүд юу вэ гинэ? За одоо бид нар эхлээд өөрсдөө хэлээ. Эмч, хуйлч, багш гэсэн. Тий. Дээр үед бол одоо ингээд нэг бидний баг багт бол айгүй мэрэгжил жоохон цөөхөн байлээ. Юу болох вэ гэвэл найзуудтайгаа цагдаа, жолооч, эмч, багш те хуйлч гэл нэг хэдхэн юм хэлдэг байсан. Одоо бол айгүй олон бай. Одоо байгаа. Хуйлч баг байгаагүй те тэр чигсаалт. Үгүй та нарыг багт бодоод хуйлч байгаагүй бах уу? Намайг багт чсэндээ байгаагүй л юм байна. Байх. Ер нь гурлаж яцсан шүү дээ. Гурлаж үлэг гөрвлийн үеийн. Хөөе, ингэснээр мэрэгжил гэснээр би та нарт нэг сонирхолтой яг нэг мэрэгжлийн түүхэн өдрийн талаар яг ярьж өгье заяа. За энийг яг яридаа гэж бодсон. Өчигдөр 5 дугаар сарын 4-ний өдөр олон улсын галс өнөөгчдийн өдөр байсан юм байна. За. Олон улсын галс өнөөгчдийн өдөр гэсэн үг. За олон улсын галс өнөөгчдийн өдрийг хизээнээс хэрхэн тэмдэглэдэг болсон түүхийг та бүхэнд танилцуулж өгье гэж бодож байна заяа. Би өөрөө галс өнөөгч, за цэрэг цагдаа, хөлийн цэрэг өөр юу гэдэг юм нэг цагдаа цэрэг хүчний юм нэг алтны дөрөв хувцастай хүмүүс байдаг шүү дээ. Эдгээр хүмүүсийг хараад ингээд сүрддэг байхгүй юу? Ямар гоё юм бэ гэж боддог төрлийн хүн. Гэхдээ хөвгүүдээ дотроо цаанаа бас ийм төрлийн хүмүүс олчвол гэж боддог эмч ч юм уу те. Тийм үү? Тийм. Уг нь боддог. Зарим ээж аауд бол бүр бити юм болчоосоо гэж бодд юм биш. Үгүй боддtiin аа. Би бол боддtiin шүү заа. За ингээ олон улсын галс өнөөгчдийн өдрийг үндэслэгч нь 1998 оны 12 дугаар сарын 2-нд Австралийн Виктория мужид гарсан Линтоны аимшигт ой хэрийн төмрийн үеэр ам өргөцсөн. За гал унтрах ангийн 5 сайн дурын галс өнөөгчийн эмнэлэл түүхээс болоод энэ өдрийг бол яг гаргаж ирж ирсэн юм байна. За юу тэр унтарчлаа. Үгүй зүгээр юм чинь. Чамтай яг адилхан. Хийжсэн юм байна. Тэгээд 1998 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Австралийн Баларат хотын ойролцоо Линтон гэдэг газар байна шүү дээ тий. Ой хэрийн төмөр гараад сайн дурын галс өнөөгчд унтрахаар ажиллаж ирсэн байна. За. Оройн 8 цаг 45 минутын орчимд гинэт салхины чиглэл нь өөрчлөгдөд гал хоёр талаас нь бүсэлснээр галс өнөөгчдийн сууж явсан танкер буюу гал унтраах машин нь галд өртөөд түүн дотор нь байсан 5 сайн дурын галс өнөөгч газар дээр аим өргөцсөн сайн дурын гэдэг чинь нөгөө нэг яг нөгөө алб хаадгүй гэсэн үг шүү дээ. Иргэд гэсэн үг. Иргэд гэсэн үг сайн дурын. За үүн дотор нь хэдэн настай хүмүүс байсан бэ гэхлээр 17-оос 47 насны хүмүүс байсан. Хамгийн бага нь 17 настай хүмүүс байсан гэсэн. Ийм хөрхидөө. Хамгийн залуухан. За тэгээд тэдний сууж явсан машин нь аврах аргагүй болоод ингээд галт өртөж байгаа. Тэгэд ийм харамсалтай өдөр болсон. Энэхүү харамсалтай үйл явдлаас үүдээд Австралийн сайн дурын галс өнөөгч 99 оны 1-р сарын 4-нд дэлхийд даяар галс өнөөгчдийн зориг зүтгэлийг нь хүндэтгэх амин өргөцсөн нөхдөө дурсах өдөртөө болох санаачлагыг
имэйлээр дэлхийд дахин түгээсэн юм байна. Тэгээ үүнийг нь ч гэсэндээ дэмжсэн гэсэн үг. За тэгээ гал сүнөөгчдийн ивент тэтгэгч гэгддэг гигэн Полрианы өдөр 5 дугаар сарын 4 хийн тооны эмгэнэлт явдлын дараах хүндэтгэлийн өдөр болж ингэж хувирсан юм байна. Энийг бол Монголд ч гэсэндээ тэмдэглэдэг юм байлээ. Тийм ч учраас өчигдөр сайтуудаар хэвлэл мэдээллийн байгууллагуудаар яг Монголын гал сүнөөгчдийн талаарх мэдээллүүдийг тухай бүрт нь бол харуулж ингэж таниулж хүргэж байсан шүү. Бас гал сүнөөгч болоход хүүхдүүд бас ингэж мэдээлэл авах нь мэдээлэл авах нь гэсэн. Монгол улсад яадаг вэ гэхээр гал сүнөөгчдийн энэ өдрийг бол тэмдэглэдэг. Гэхдээ Монголд бол бас арай өөр өдрийг тэмдэглэдэг. Тэр нь юу вэ гэхээр олон улсын өдрөөс гадна Монгол улсад жил бүрийн 6 дугаар сарын 19-ний өдрийг орчин цагийн галын алба байгуулагдсан өдөр болгон тэмдэглэдэг юм байна. Энэ өдөр нь 1921 онд Ардын засгийн газрын шийдвэрийн дараагаас гарсан анхны гал унтраах байгууллагаас одоо болж энэ өдрийг бол ингэж тэмдэглэж өнгөрөөдгөө гэсэн үг. Зөв. Яг энэ өдөр юу хийх вэ гэхээр хүндэтгэл үзүүл нэгдүгээрт яг ингээд мэрэгчлэрээ ингээд явж байгаад амь өргөцсөн хүмүүстэй за тэгээ мэдчилгээ дэвшүүлнэ, олон нийтэд энэхүү албыг сурталчлана. За тэгээ статистик тайлангуудыг бол бусдад түгээж таниулдаг юм өдөр юм байна л да. Тэгэхээр мэрэгжил болгон онцгой гэдгийг хүүхэдтэй таниулж мэдүүлэх хэрэгтэй эцэг эхчүүд. Наач юу н ихний алхам биш. Тийм. Болоод бас нэг тийм сайн дурын ажил хийх боломж нь байдаг. Яг зөв наадах чи хэлэх гээд байгаа гэсэн үг байхгүй. Сайн дурын ажил хийлэнгүүд за чи зүгээр сурхаал бод. Чи ямар өсгөөд байна уу, цангаагаад байна уу гэж ингээл эцэгчүүд тэгдэг. Гэтэл одоо орчин үед арай өөр байгаа байхгүй. Хүүхдийг цагийн ажил хийхийг нь зөвшөөр. Сайн дурын ажил хийхийг нь зөвшөөр. Өөрөө хүсчээвэл хийхийг хүсэж байгаа зүйлийг нь мөнгөтэй ч мөнггүй ч хийхийг нь зөвшөөр гэдэг байхгүй. Ингэснээр хүүхэд ажилч сурна, ажил ямар байдгийг мэдэрч сурна. Шууд ер нь явах юм уу гэмүгэ харна тий. Хуулиндаа яг ямар байд юм бол цэнийг мэдрэх гэдэг юм. Насанд хүрсэн хүүхэд бол мэдээж тухайн гэрээт болов байж болно. Ингээд яад юм бол да капи нэг завсарлагын нэг жилийг авангуудаа сар болгон ингээд өөр газар ажиллаулаад. Биш манай энэ хоёр сар болгон гэхээр бас худлаа шүү. Байгууллагууд байгаа сте. Энэ яг нэг аав ээж нь хил амтаа болно л та. Энэ байгууллагуудад нэг ийм болон байдаг юм болоо одоо ямар ч эцэг эхчүүд тухайн одоо Монголтой байгууллагт одоо жишээ нь онцгой газар руу очиод ч юм уу те онцгой байдлын газар руу очиод энэ мэрэгжлийн талаар ингээд гоё даваа талуудыг хүүхдэд таниулах гэсэн юм аа гэх те ороод ингээд чөлөөтэй ингээд үзүүлдэг тийм гоё цагууд хэцүү баха. Байдаг. Өдөр тустай идэм байлаа. Өчтөр жишээлбэл цэцэрлэгийн 5 настай хүүхдүүд яг хажуугийнхан баг сургууль дээр ороод сургуультай танилцах өдрөлөг басан юм байлээ. Ямар хөөрхий. Сургуульд ороод одоо энэ амар сургуульд орох гэж байгаа. Шал өөр шүү дээ сургууль. Тийм. Сургуулийн орчинд очиж үдсэн гэсэн. Түүнтэй ижилхэн бас ингээд радиогоор танилцсан өдөр ч гэсэндээ болж исэн байхгүй юу. Тэгээд ингээд бодоод үзэхлээр хэрвээ хүүхэд хүсвэл эцэг их за нэг тэр дотор чин 30 40 хүүхдийн 30 40 эцэг их бүр тэгээд хоёроор үржүүлвэл 50 60 70 80 эцэг ихийн өөр ажлын мессүүд л байгаа штэ. Тэр болгоныг танилцуулбал хүүхдүүд бас их сонирхолтой. Хүүхдүүд ер нь өстой сонирхолтой. Цэцэрлэгийн багш ч юм уу сургуулийн багшийг л очиж үзэх шаардлагагүй байх тийм ээ. Ер нь үзхийг хүсэхгүй байна. Гүг гэхдээ хүүхдүүд өөртөө харж байгаа болмоор байна гэдэг юм үстэй. Тэгээд зарим хүүхдүүд их сонио. Би багш мэрэгчлээ болно. Би математикийн багш яг тэгсэн бидэг тийм. Тэгээд болдог байхгүй. Тийм тэгэж болдог. Би ямар сайндаа бүр цэцэрлэгийн багшаас нь гуйсан шүү дээ. Багшаа би бүр бүх ажлыг чинь дэмжинэ. Дахиж намайг ийм цэцэрлэгийн багшийн оронд тавьдаг. Багшийн нэг өдөр гэх мэт ийм өдөрт тавиараа гэдэг. Би өөр оройн сенсорцоо орж ирж байгаа юм шиг. Би бол багш нарын яраа балдар бадар тухай. Тийм үнэхээр биширч явдаг. Багш мэрэгжлийг сонгож байгаа хүн бол хүүхдүүдээ та бүхэн үнэхээр чадвартай байж иж үнэхээр их зоригтой байж иж энэ мэрэгжлийг сонгоно. Одоо нэг юм зарим мэрэгжил бол ийм хараа сэтгэл зүрхний дуудлага айгүй хамаатай байгаа байхгүй. Тэгээ минийх одоо дуусгах гэж байна. Гэтэ болоогүй наа 10 хүнтэй. Зарим мэрэгжил бол ийм сэтгэл зүрхний дуудлага хэрэгтэй байдаг байхгүй. Жишээлбэл одоо энэ хүүхдийн багш нар одоо цэцэрлэг сургуулийн багш нар хүүхдийг гэсэн сэтгэл нь ингээд бүр ундарж яадаг хүн хийхгүй л бол амар дорхно шантарна. Тийм шүү дээ. Зүгээр мөнгө төгрөг цалин пүнлөө бодож хийж байгаа хүн бол багшийн мэргэжил бол зохихгүй. Эртгэн шиг ботцсон дээр. Тэгэхээр өнөөдрийн том өрөөнд ярьсан сэдвийг дүгнээд ярих юм бол эцэг их хүүхдийн мэрэгжил сонголтод ер нь бол оролцоотой байх ёстой юм байна. Заавал. Гэхдээ оролцоотой нь ямар зураасыг давж байгаа вэ гэдгээ та дахиад бодох хэрэгтэй юм байна. Тий. Хитэрж болохгүй юм байна шүү. Тэгээ дээрэс нь тэр мэрэгжлийг хэн сонгож байгаа вэ гэдгээ дахиад нэг асуугаад үзээрэй. Эцэг их таны сонголтоор хийгээд байна уу? Эсвэл хүүхэд өөрөө сонгож байгаа юу гэдгийг дахиад та нар том өрөөнд нэг яриад үзээрэй. Яг. Таны сонгосон мэрэгжил хол явахгүй бол хүүхдтэй сонгосон мэрэгжил магадгүй хол
явна. Бүр эсрэгээрээ хүүхдийн сонгосон мэрэгжил ойрхон яваад таны сонгосон мэрэгжил хол явахыг ч үгүйсэхгүй. Оо тий. Одоо заяагийн кейс байна. Тий. Сайн ярих хэрэгтэй. Ярилцсан гэдэг маш чухал. Хин нэгэнд тулгах биш. Ээж аавдаа мэрэгжлээ тулгах биш. Эцэг их болохоор хүүхдээ мэрэгжлээ тулгах биш. Энэ бол мэдээж зөвлөж байгаа эцэг эхийнхэн бодлыг ч гэсэндээ бас нэг тунгаагаад үзээрэй гэж хүүхдүүдэд таас хэлмээр байна те. Цаадуулаараа өөрсдөө шийдвэрээр гаргуулчихсан юу. Наанаас нь нөлөөлж жагаад. Тий. Амар зааваанаас. Яах нь Эцэг эхчүүд бас ингээ гоё дэмжигч хажууд нь байгаарай л гэж хэлмээр те. Тэгээ хамгийн гол нь мэрэгжил бүхэн сайхан шүү хүмүүсээ. Ингээд өнөөдрийн том өрөөнд ярьсан сэдвийг таач гисэндээ өнөөдөр том өрөөнд ярина гэдэгт итгэлтэй байна. Радиогийн 1-р студид Эрка, Очроо, Заяа, найруулагч Мис ажиллаа. Дараагийн дугаараар уулзлаа түр. Баяртай та Ямар бүхэнд. сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.